манай эмнэлэг дээр 7 сараас хойш хэд хэдэн мэс заслын болон эмчилгээний шинэ арга техникүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид хүмүүс энэ ч бас өвдөгний үеийн дурангийн мэслийг эмнэлэг дээр хийж эхлээд нэлээдгүй улсуудад хийчихэд байна. Тэгэхээр бид бүхэн өвдөгний үеийн дурангийн мэслээ хийгээд тэндээсээ бид нэр үе солих мэслийг одоо хагас хиймэл үе хийх үү, бүтэн хиймэл үе хийх үү гэдгийг шийдээд бид нар өмнө зөвхөн бүтэн хиймэл үеийг манай эмнэлэг хийдэг байсан бол одоо дуранд шалгасныхаа дараа бас хагас хиймэл үе хийх юм боломжтой болсон. Тэгэхээр үений дурангийн мэсэл болон хагас хиймэл үе суулгах мэслийг манай эмнэлэг бас нэвтрүүлээд нэлээдгүй хүмүүст хийж өгчөөд байна. Тэгэхээр өнөөдрийн мэсэл маань яг тийм дурангаар үеэ шалгаад урагдж гэмтсэн жирвч мөгөрс холбоосуудыг янзлаад яг нөгөө гэмтэж бэртцсэн байгаа өвдөгний дотор талыг солих хагас хиймэл үе суулгах ийм мэслийг бид нар хийж байна. За өвдөгний үеийн дурангийн мэслийг 30 гаруй хүнд бид нар хийцэн байна. Жирвч мөгөрс янзлах холбоосууд сэргийх биш дурангийн мэслийг 30 гаруй. Хагас хиймэл үе суулгах мэслийг бид нар өнөөдөр 6 дахь хүндээ хийж байна. Ер нь мэслүүд бүгд амжилттай сайхан болсон. За дараагийн нэг бас яг энэ үеийн хувьд холбоосын гэмтлийн үед их чухал асуудал байдаг. Энэ гэмтсэн холбоосыг яаж сэргээх вэ? Одоо өмнө нь бид манай улсын хэмжээнд бол зөвхөн өөрөөс нь шүрмсийг авч орлуулж хийдэг. Нэг бол оронд нь хиймэл шүрмс хийж өгдөг ийм тохиолдлууд байсан. Яг олон улстай бол энэ одоо яг кадаврын буюу донороос авсан шүрмсийг хэрэглэх нь их илүү их өндөр байдаг. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр яг энийг нэвтрүүлчихэд байна. Манай эмнэлэг маань элэг бөөр шилжүүлэн суулгах мэсэл хийдэг. Тэгэхээр энийг зарим тохиолдлууд кадавраас авч хийжгаад тэгэхээр бид нар энэ кадавраас ус дээрээс нь бид бүхэн энэ орлуулж хийж болох энэ шүрмснүүдийг бид нар авж байгаа. Тэгэхээр нэг удаагийн кадавраас тохиолдолд 10 түүний холбоосыг сэргээх ийм боломжтой шүрмсийг бид бүхэн аваад ингээд эмчилгээ мэсэлтэд хэрэглээд энийг нэвтрүүлчихэд байгаа. Энэ бол яг энэ үеийн гэмтлийн хувьд бол нэг том алхам хийлээ гэсэн үг л дээ. Өмнө нь олон одоо өвдөгний жишээ нь олон холбоос 3 холбоос зэрэг гэмтсэн үед бид бүхэн одоо нэг өөрөөс нь авах шүрмсэнд хүрдэггүй. Ийм тохиолдолд бид бүхэн олон дахин хагалгаанд ордог, урт хугацаа шаарддаг гэсэн бол бид нар одоо яг нэг тохиолдлоор нэг суурин дээр бэртсэн 3-4 холбоос шүрмсийг зэрэг сэргээх ийм боломж бүрдсэн. Ер нь үеийн гэмтлийн эмчилгээ мэслийн хувьд бол нэг томоохон дэвшил манай улсын хэмжээнд гарч ийн гэж ойлгож байна. Тэгэхээр саяны ярьсан одоо үеийн дуран хагас хиймэл үе дээрээс нь бид хүмүүс үүдэл эсээр эмчлэх энэ эмчилгээнд нэвтрүүлж байгаа. Тэрний үхээр үйлчлүүлэгчээс өөрөөс нь үүдэл эсийн яг гормынхын дагуу ялгаж аваад одоо бэртэлтэй гэмтэлтэй юм уу өөрчлөлттэй байгаа хэсэгт нь тэр үүдэл эсийг нь хийж өгдөг. Тэгснээр нөхөн төлжилтийг хурдсгадаг. Энэ эмчилгээ маань ер нь дэлхийд дахин сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Сүүлийн их өндөр технологи ийм эмчилгээ байгаа. Энийг бид бүхэн эхлүүлээд бас эхнийхээ 2 хүнд амжилттай хийгээд маш өндөр үр дүнтэй байгаа. Манай цэцэг бол Монгол улсын хэмжээнд цусны хавдартай болон хавдрын бус эмгэгтэй өвчтнүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг Монгол улсын одоо төв байгаа. Лавлгаа төв гэсэн. За сүүлийн жилүүдэд бол олон улсад хийгдэж байгаа эмчилгээнүүд бол манай тасаг эмнэлэг дээр бол нэвтэрч амжилттай цусны өвчтэй хүмүүсийг бол эмчилж байгаа. За энэ жишээ нь гэх юм бол 2013 оноос цусны үдлэс шилжүүлэн суулгах төсөл хэрэгжээд 2014 онд болохоор цусны архаг хавдартай үйлчлэлд анх удаа цусны үдлэс шилжүүлэн суулгах эмчилгээг бол амжилттай хийсэн байна. За үүнээс хойш энэ онд гэхэд нийт 20 тохиолдолд бол цусны үдлэс шилжүүлэн суулгах эмчилгээг бол амжилттай хийгээд байгаа. За 2019 онд нэмэгдээд бид нар цусны зочмог хавдартай үйлчлүүлэгчд бол цусны үдлэс шилжүүлэн суулгах эмчилгээг бол өөрөөс нь өөрт нь амжилттай шилжүүлэн суулгасан. Мөн үеийн эмгэгтэй өвчтнүүдэд цус үүсгэгч үдлэсийг амжилттай үеинд бол шилжүүлэн суулгах эмчилгээг бол хийгээд байгаа. За цусны үдлэс шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг маань бол ер нь бол цусны өвчтөй болон цусны өөр бусад өвчнүүдийн үед бас хийж болдог.
За бид нар бол 14 оноос хойш цусны өвчтөн хүмүүст бол хэвчлэн хийж исэн бол энэ жилээс ахуулаад өөр бусад өвчний үед бас цусны үдлс шилжүүлэн суулгах эмчилгээг бол амжилттай хийж эхлээд байгаа гэсэн. За үдлс шилжүүлэн суулгах эмчилгээ маань дотроо өөрөөс өөрт донороос одоо өвчтөнд тэгээд дээрэс нь хүйн цуснаас өвчтөнд шилжүүлэн суулгах юм хэлбэрүүд бол байдаг. За одоо энэ жил бид нар хүйн цусны банкны төслийг бол эхлүүлэхээр бол хэрэгжүүлээд бол явж байна. За хүйн цусны банк одоо Монгол улсад бий болсноор ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хүнийг төрөх үед нь эхийг төрөх үед нь хүнийхэн цус болон ихснээс нь үүдэлсийг ялгаж авч хадгалаад дараа нь цусны болон өөр бусад өвчний үед үүдэлс шилжүүлэн суулгах хэрэгцээ тулгарсан үед тухайн үүдэлсийг нь бол эмчилгээнд хэрэглэх зорилготой ийм хүнс цусны үүдэлсийн төсөл бол хүнс цусны банкны төсөл бол бас одоо хилцэгдээд явж байгаа гэсэн. Одоо ер нь бол хүнс цусны банкны төсөл маань хэрэгжээд амжилттай болох юм бол ер нь цусны төдийгүй бусад өвчний үед бас үүдэлсийн эмчилгээний одоо юу гэдгийг технологи бол нэвтрэн гэсэн. хоёр удаа өөрчлөлттэй байна гэвэл бид ингээд хийхээр байна. Сая шалгаад зүг цусны эмгэг судлал чөмөр шилжүүлэн суулгах төвийн эмч Д. Алтан Шаваа.